14 цаг 13 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч мөөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангаранаар нөгөө талын нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. Өдрийн мөгөх. За өдрийн мэнд. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллана. За мөн төгс хэрэглээ төгс ажиллагаа Тонот хаалга construction хамтран ажиллана. За ингээд 7 хоног болгоны баасан гарагт нөгөө тал нэвтрүүлэг баячуудын түүхийг хүргэдэг. За улс орон болгоноос нэг баян сонгож аваад ингээд хүргэдэг. Тэгэхэд ер нь бол нэрээ сонирхолтой санагдсан. Бид нар улс орон ингээд яваад байдаг. Хятадын баяны түүхийг ярьсан ч гэсэн Хятад Орос хоёр ч юм бол дотроо дахиад өөр олон бүгдийн хамт улсуудтай. Тэгэхээр бидний одоо мах цусны тасархай гэж ярьдаг өвөр монголчууд одоо энэ улсын харьяанд байна. Тэгэхээр өнөөдөр өвөр Монголын баячууд гэж ямар баячууд байна аа? Нэр баян өвөр монголчууд гэж ямар хүмүүс байд юм бэ гэдэг талаар хайж үзье гэж ярьсан. За тэгээд өвөр Монголын баячуудын тухай өнөөдөр ярина. За тэгэхээр бүгд найрамд Хятад ард улсын баячууд нөгөө хөрөнгө чинээ, хувийн амьдралаа дээ зэргийн нууцлалтай хүмүүсээс ч тойлоо ярьж байгаа. Мэдээлэл олддгоо тий. За тэр байтугай бүр гэрн хаана вэ? Хідэн хүүхдээ зэрэг мэдээлж гисэндээ олон нийтэд мэддэхгүй байхыг хичээдэг тий. За тэгээ бас нөгөө ихэнх хүмүүс нэрээ яг ингээд аль биесээр бичгтээ Монгол нэрийг ингээд өөрчлөөр хятадаар бичдэг учраас монгол хүн гэж мэддэгдэхгүй юм. Нэгдүгээр шүү дээ. За. Тий. За эсвэл ингээд нөгөө тэр хүний талаар олсон ч гэсэндээ мэдээлэл ер нь л айгүй барагтаа гарчихгүй. За гэхдээ ямар ч байсан ингэж хичээнгүйлээ хайж сургалж агаад нэг хэд 3 хүн олсон энэ хүмүүсээ өнөөдөр танилцуулнаа. Тэгэхээр нэгдүгüүрт ер нь бол хаалттай байгаа хятадын нийгмээс энэ мэдээллийг хайх бол нэлээд хэцүү. За дээрэс нь олдсон байгаа мэдээлэл дээрээ суурилж бид нар энийг явж байгаа. Тэгэхээр энэ бол цорын ганц хөдөлчих үнэн бол биш. Интернетээр ингээд хайхаар ямар ч байсан өвөр Монгол гаралтай буюу монгол хүмүүс тэгтээ хятад нэр авсан ч гэдэг юм уу ийм мундаг баян амжилттай бизнесмэнүүдийг хайж үзье. За Монгол гаралтай өвөр Монголын хамгийн баян хүмүүсийн жагсаалт гэж гарлаа хайлаа. Тэгсэн нэгдүгüүрт нь Баатар гэж хүн гарч ирж байна гинэ. За Баатар. За энэ хүн бол Ордос группийг үүсгэн байгуулагч төлөөлөө удирдах зөвлөлийн дарга. За ийм хүн. Ордос. За хоёрт нь Түмэн гэж хүн байна. За. Түмэн. За энэ Түмэн болол Шилэнгол аймгийн бизнесмен, үхрийн мах, цагаан эдэний бизнес эрхэлдэг фермийн аж ахуйн Түмэн группийг үүсгэн байгуулагч эзэн нь. За Шилэнгол аймаг руу эко аялал жуулчлал хөгжүүлдэг. За тэндээ бас Шилэнгол аймагта Монгол үндэстний хоолны бизнес эрхэлдэг ийм хүн юм байна. Гоё юм бэ. За гуравт нь Сайхан баяр гэж хүн гарч ирж байна. За энэ Сайхан баяр гэж өвөр Монгол хүн болохоор сэргэгт хэрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За салхин цэглэгаан станцын төсөл хэрэгжүүлсэн ийм бизнесмен юм байна. Тэгээд дөрөвт нь Чагаан. Өвөр монголчууд бол ер нь Чагаан гэж хэлдэг. Цагаан. Халахаар бол цагаан. Тий, тэгээд Чагаан гэж хүн байна. Соёл, entertainment-ийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. За монгол хэл дээр ном хэвлэл гаргадаг. Баяр наадам, хурдан морины уралдаан, уртын дууны тэмцээн зохион байгуулдаг. Ийм entertainer хүн байна. За. Тий. Нэлээд монголчууд байна. За тавт нь Алтан гэрэл гэдэг хүн байна. Өвөр монгол бизнесмен. Логистик, уул уурхайн бизнес эрхэлдэг гэж байгаа. Ийм хүмүүс байна. Одоо ингээд хөрөнгө чинээтэй буюу баян тэгээд өвөр монгол бизнесмэнүүд гэж тайхаар нэг иймэрхүү хүмүүс гарч ирж байна. За. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа бид нэр эндээс Ордос группийн үүсгэн байгуулагч Батэр буюу Баатар гэж хүний тухай танилцуулнаа. За 1951 онд өвөр Монголын өөртөө засах орны Бугад хотод төрсөн юм байна. Тэгээд нөгөө соёлын хувьсгалын үед өсвөр насны жаалгүй ажилтэй. Тэгээд хамгийн хүнд хэцүү цаг үеийг яг биеэрээ мэдэрсэн хүн гэж энэ хүнийг онцолт юм байна. За орон нутгийн дунд сургуульд сурч дунд боловсрал эзэмшээд тэгээд гар гэрийн нөхцөл байдал удам судраасаа болоод ажилд орж чаддаггүй байсан гинэ. Нэрээ хэлэхээр л юусэн ажилд авдаггүй. Удам судраас нь олж шít. Ингээд аранхуй эрхэнд түүнийг нэрээ сольсон гэж үздэг. 11 удаа ажлын ярилцлаганд ороод тэгээд тухай бүрд нь ингээд ямар нэгэн шалтгаан хэлээд ажилд юусэн авахгүй байгаад байсан. Өвөр монгол нэрээр бол Баатар гэдэг нэрээр л яваад байсан. Батэр гэдэг нэрээр яваад ахаар юусөө ажилд авахгүй байсан гэсэн үг. За ингээд аранхуй эрхэнд нэрээ солиод Ван Линшан гэдэг юм нэр авсан юм байна. За тэгээд мэдээ шинээр авч байгаа юм чи шинэ иргэний өмлөг авна да тийм ээ. За ингээд ингэснийхаа дараагаар нэг юм ажилтаа болсон гэдэг юм байна. Нэрээ сольж иж ажилтаа болсон. Тэгээ энэ үед Ван Линшан 19 хүрсэн. Тэгээд ийм байсан. Ван гэдэг нь болохоор түүний овг, нэр нь болохоор Линшан гэдэг нэр нь юм байна. За тэгээд ингээд хар бор ажил ерөөхдөө хийж явж байгаад хамгийн доод түвшнөөс буюу ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг юм билээ. Тэгвэл энэ хүний ерөөхдөө нэг тийм жоохон ам нь болдоггүй гэж хэлж болохоор. Нэг удаа хүнтэй ингээд ярьж ирсэн аа. Соёлын хувьсгал бол гамшиг
гэж хэлсэн байна л та. Ингээд баларч байгаа. Тэр хаалттай тий ингээд нэг соёлын хувьсгалын амар үе байсан энэ үед бол ингээд хэлсэн баларсан. Тэгээд төр засгийн бодлогыг буруу шааж шүүмжилсэн тухай мэдээлэл ерөөсөө тэр оройдоо л хууль хяналтын байгууллагад очсон байсан гэж байгаа байхгүй юу? Амар. Ингээд дөнгөж 23 настайдаа ажилласаа хөөгдөөд шоронд суугаад шорондоо бүр 4 жил яс сууж гарч ирсэн юм байна. Оо за. Бүр зүгээр улс төрийн хилмигдээд соёлын хувьсгал бол гамшиг гэж хэлсний төлөө 4 жил ингээд хилмигдээ суучж байгаа байхгүй юу. Тэгээд 4 жил суусан гэхэр чинь хөө 27 наснда буюу 1978 онд шоронгоосоо судлагдаад нөгөө хуучин ажилдаа эргэж орсон юм байна. Амар. Хэцүү юм тий. За ингээд ам нь бол болдгоо. Ер нь нэлээд тийм бодлогогүй ч юм төргөн амтай ийм хүн байж. Тэгээд тэгвэл нөхөр бол үнэхээр толгойтой. Тэг үнэхээр сэрэг толгойтой. Тэг ажилдаа эргэж ороод ажилдаа ороод ерөөс удаачгүй ахлах шугамын мастер гэл ингээд дэвшээ явцсан. Тэ үнэхээр толгойтой ажиллаа сайн хийдэг. За ингээд 2 жилийн дараа ажилдаа орно шоронгоос гараад 78 он шоронгоос гараад ажилдаа ороод 2 жилийн дараа 80 онд энэ хүний ажиллаж исэн их 100 хушууны ноолуурын хувцсны үйлдвэр. За ноолуу боловсруулах ийм шин тоног төхөөрөмж үйлдвэртээ нэвтрүүлсэн юм байна. За ингээд 29 настай Ван Линшан угсралтын хилцээний ерөнхий инженер буюу одоо хилцээний даргын орлогчоор томилогдож байгаа. Албан тушаал ахаад ингээд. За ингээд энэ цаг үеэс удирдах менежмент хийх чадвар авьяас нь харагдаж эхэлсэн. Тэгээд амжилтаа ингээд ажилдаа ингээд амжилт гаргаад эхэлсэн учраас ерөөсөл жилийн дараа Ван Линшан буюу энэ Баатар гэж хүнийг энэ үйлдвэрийн дэд захирал болгож албан тушаал ахиулсан. Тэгээд компани нэрийг солиод Ордос ноолуурын бүтээгдэхүүн гэж нэр болгосон. Анх бол их 100 хушууны ноолуурын хувцсны үйлдвэр гэж байжгаад шин тоног төхөөрөмж аваад тэгээд нэрээ Ордос ноолуурын бүтээгдэхүүн болгож өөрчилсөн. Гэхдээ энэ компани бол 100% төрийн өмчт үйлдвэр байсан. Богсогцсон юм байна тий. Хэсэгд жамар болсон юм шиг. Тэгээд ингээ нөгөө шууд англи хэл дээр тий Erdosi Cashmere Product гэж ийм англи нэртэй компани. Гэхдээ төрийн өмчийн компани. Төрийн өмчөд үйлдвэрийн газар байсан. За ингээд 83 оны сүүлээр Ван Линшаныг нөгөө дэд захирал байжгаад 83 оны сүүлээр яг үйлдвэрийн захирал болгож томилоод тэгээд менежментийн шин туршлагыг хэрэгжүүлэх замаар төрийн өмчөд үйлдвэрийн газрыг өөрчилж эхэлсэн гэж байгаа. Яг энэ чинь ингээ нөгөө ер нь хятад ч гэсэн яг энэ үеэс эдийн засгийн хувьд те илүү капиталист бодлого баримтлая гэж эхэлсэн юм байлээ. Яг энэ үеэр таарсан. Тэгээд Ван Линшан за цалин үр дүнгийн шагналын хооронд ер нь уялдаа холбоог нөхөр хараад өөрчлөөд тэгээд ерөөсөө ингэ компанид нэг л ажилд орсон бол насан туршдаа ажилдаг энэ байдлыг нь өөрчлөөд ерөөсөө л жил болгон ажилтнуудтай хөтөлбөрийн гэрээ байгуулнаа. Сайн ажиллаж байгаа ажилчдыг авч үлдэнэ. Муу ажиллаж байгаа хүмүүсийг бол халнаа. Явуулнаа. Ингэж компанийн ажилчдыг шинчилсэн. Ер нь бол ингээд ийм менежментийн олон шинэлэг зөв үйлдвэртээ нэвтрүүлсэн. Гэхдээ шоронгоос гарч ирээд 6 жилийн дотор тухайн байгууллагынхаа захирал нь олчлоо тий. Тий, үнэхээр толгойтой нөхөр байж. Үнэхээр сэрэг толгойтой менежментийн ухаанлаг нөхөр байж. За хоёлоо хамтран ажиллагчаа танилцуулчаа үргэлжлүүлээ. Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болж байна. Хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа төсөл. Ер нь бол энэ төсөл болохоор юу яаж байгаа юм бэ? Баянзүрх дүүргийн Нохой төгшөөний яг урд байгаа. Чулуун оны тэр нэг шин суурьшлийн бүсийн төлөвлөлтөнд маш гоё өнгө төрхөнд орж нийцэж байгаа. За энэ төсөл бол 2 болон 3 дугаар ээлжийн 56-аас 81 м квадрат 2-оос 3 өрөөнүүдэд захиалга авч байгаа. Тэгээд ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулаад 36 сар хүртэл хугацаатайгаар жилийн 8% хүүтэй компани лизингээр та эндээс орон сууц авах боломжтой. Энэ хүүн их гоё бага юм а тий. Одоо ингээд бид нар нэг биел байр авах гээд нэг ипотекийн 6% хөөцөлдөж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь намайг зөвхөн чиний зээл бүтгэхгүй юу, чамайг зээлэнд хамруулж болохгүй юу гэдэг чинь судлахын тулд 1 жил болно гэсэн. Тийм гэсэн. Амар. Тэрнээс хойшоогоо бас яг нэг ипотекээс судлуулаа за болчлоо одоо очерт орно шүүгээд очертоо ортол бас хичнээн хугацаа өнгөрөх юм мэдхгүй тий. За тэгэхээр гадаадд байгаа монголчууд маань энэ төсөлтөд яг яаж танилцах юм гэхээр New Life Garden сегмент гэдэг юм сайтаар ороод тэгээд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна л да. За ингээ оронгууд загварын байрны 360 хувилбараар ингээд цочлох боломжтой ингээд. Та виртуалаар шүү загварын байранд орчих интернетээр ороод. Тэр нь өөрөө байгаа юм шиг бүх орчноо ингээд 360 харна гэсэн үг тий. За ингээд харин энэ төслийн борлуулалтын албатай холбогдохыг хүсэх юм бол 77 77 тэг 7 84 гэсэн дугаараар холбогдно. 77 77 тэг 7 84. Ер нь байр авах гэж байгаа хүмүүс зүгээр ингээд хамгийн ихний шалгуур бол энэ одоо гэдэг барилгын төслийг хэрэгжүүлж байгаа компани нь ямар компани вэ? Тий, 1-2 удаа ингээд мөнгө олох гоо те 1-2 удаа төсөл хэрэгжүүлж байгаа компани уу?
тогтмол ингээд нөгөө барилгын салбарт удаан ажилласан цаашдаа ч ингээд доктортойгоор үйл ажиллагаа явуулах ийм шалгарсан ийм хамт олон уу гэдгийг бас хардаг. Тийм шүү дээ. Тэгээ яг үнэндээ нэг байр авнаа гэдэг чинь зүгээр нэг эмчгэр худалдаж авч байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр яг амьдрал хорон байрыг авчих шүү дээ. Тэгэхээр чи ингээд яг за нэгдүгээр тухайн компани чанарыг харна, хоёрдугаарт найдвартай байдлыг нь харна. Жигүүр Грант Групп бол 36 жилийн туршлагатай гэдэг байгаа тий. Тэгээ энэ нөгөө надад нэг таалагдсан зүйл нь болохоор ийм билээ шүү дээ. Нөгөө байршлийнхаа хувьд уртталт нь дахиж ерөөсөй барилга баригдах боломж байхгүй. Маш том цэлгэр цонхтой тэгэл цонхороо богдуул руу хараад лээж явах юм байна. Тийм бэл урагшаагаар чинь ингээд туулгал харагдана, богдуул харагдана тий. Маш гоё цэлийсэн урагшаага бол маш гоё харуулцтай. Тэгээд тийшээгаа ингээд салхилаад явчихвал зүгээр ингээд алхаад гол руу орчих шүү дээ. Яг үнэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг New Life Garden гэсэн Facebook хуудаснаас аван латинаар ч үтсэн, кириллээр ч үтсэн адилхан хуудас гараад ирнэ. Тэгээ борлуулалтын албаны дугаарыг дахиад нэг хэлээд өгчээ. 77 77 тэг 7 84 гэсэн дугаараагаа. За баярлалаа. 36 жилийн туршлагатай Жигүүр Грант Группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөөл болох New Life Garden хамтран ажиллаа. Баярлалаа. За бид орон орны баячуудын түүхийг ярьж байна. Тэгээд тий элэг нэгт өвөр монголчуудынхаа түүхийг ер нь мартцсан байна. Өвөр Монголын өөртөө засах орн гэдэг ингээд бүхэлдэн улс байгаа шүү дээ тэнд чинь тий. Хятад улсын харьяад байгаа ч гэсэн. Баян хүмүүст нь хэн байдгийг гэдгийг сонирхож ер нь бол нэг тийм бодож байгаагүй юм байна тий. Тий. Тэгсэн өнөөдөр бол өвөр Монголын 5 одоо баян хүний нэгийг ярьж байна. Өвөр Монголын одоо биднэрт олдсон мэдээлэлээр бол хамгийн их хөрөнгөтэй хүн буюу Баатар гэж монгол нэртэй өвөр монгол хүн. Гэхдээ Ван Линшан гэж нэрээ хятад болгосон. За энэ хүний тухай ярьж байгаа. За ингээд 1984 онд үйлдвэрийн дараагаа Ван Линшан Японд ноолоор гаргахаар уулзалт хийж явж ижээ. За ингээд уулзалт хийгээ явж исэн чинь лангуун дээр байгаа ноолуурын цамцны жижиглэнгийн үнийг хараад бүр шоконд орсон. За шоконд орсон. Нөгөө бэлэн цамцны үнэ нь түүхийн эдийн үнээс бүр хэд дахин өндөр байгааг ойлгосон байгаа байхгүй юу. Нөгөө түүхэн эдгээд нөгөө ноолоор авж байгаа нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Энэс гадна тэр ноолоор ирж боловсруулад бүтээгдэхүүн болгож байгаа нэг үн байгаа даа шүү дээ. Энэ хоёр хоорондоо бүр хэд дахин ийм хол зөрүүтэй байна гинэ. За тэгээд тухайн үед болохоор нөгөө хятадын ноолуурын аж ахуйн нэгжүүд хоорондоо ерөөд ийм үнээрэл хоорондоо өрсөлддөг байсан юм байна. Манайхаас авчаач те, манайх бол танд илүү хямдханаар зарна штэ гэдэг ч юм уу те. Ингээд ерөөхдөө нөгөө үнийн дайн хийдэг байсан гэж ойлгож байна л та. Тийм гэхдээ яг энэ бодит байдал дээр нөгөө энэ ноолуурын компаниуд бүгдээрээ л маш багахан хувийн ашигтай ажилладаг байсан юм байна. За бас нөгөө энэ хүртэл эдний компани угааж самсан ноолуураа экспортод гаргах гээд ингээ хөөцөлтөд яваад байгаа байхгүй юу? Гадагшаа гаргах гээд хятадаас гадагшаа гаргах гээд харин нөгөө бэлэг хувцас олгоо зарчих юм бол доор хаяж 3 за гадаадд бол бараг нэг 5-аас 6 нугларсан юм бизнесийн боломж юм байна да. Орон зай байна гэж Ван Линшэ хараад тэгээд ноолуурын хувцсны өөрсдийн гэсэн ийм өрөөс брэндтэй бол их гоё юм байна. Тэгээд энийгээ хөгжүүлэл бас илүү сайн явах юм байна. Өөрийн гэсэн ийм брэндтэй болчоо гэд ингээд зорьсон ба. Яг энэ үеэс. Ер нь тэр нэг ноолуурын цамцны жижиглэнгийн үнийг хараад шоконд орсон бүр үнэхээр тархинд нөгөө нэг юм нэг дон гэдэг дахиад өгсөн юм шиг байгаа. За гисэн чинь энэ үед нөгөө юм бэлэн ноолуурын хувцс гадаадд зарах те угаад самсан ноолуураа ч гэсэндээ гадаадд гарах зөвшөөрөл ерөөсөө бэдэггүй байсан юм байна. Одоо чи зөвшөөрөл хөөцөлтөд яваад байгаа шүү дээ. Манайх ингээд ноолоор угаад юм аа. Тэр угаас нь ноолоороо ингээд танай орн руу гаргая гэдэг зөвшөөрөл хөөцөлтөд байгаа. За ингэсэн чинь 1985 онд анхны экспортын зөвшөөрлөө аваад гадаад руу бараа бүтээгдэхүүн зарж эхэлсэн боловч нийт экспортын борлуулалтын нь 95% нь угаад самсан ноолуур буюу нөгөө түүхийн материал байгаа. Тийм дөнгөж 5% нь бэлэн бүтээгдэхүүн буюу нөгөө хувцас нь байгаа. Тэгээд Баатар буюу энэ Ван Линшан гэж хүн юу байсан байгаа. За ер нь бол бид нар ингээд зүгээр л ноолоор малчтаас өвөр Монгол малчтаас ноолоор худалдаж аваад угаагаад зараад авах бол энэ ашигтай бизнес биш юм байна гэдгийг ойлгоцсон тий. Тэгээд ер нь аль болохоор л ноолуурын эцсийн бүтээгдэхүүн буюу ноолуурын хувцсыг худалдаалъя гэж чиглэсэн юм байна. Тэгээд 85 оноос хойш ингээд компани ингээд судалж шахсараа баад 89 онд хамгийн анхны өөрсдийнхөө Ордос буюу Эрдос гэж англи дээр бичих юм байна. Эрдос энэ Эрдос гэж брендийг танилцуулсан. Тэгээд энийгээ бүр хятадын төв телевизээр реклам сурчлагаа гаргаад маш олон сая үзэгчдэд хүргэж чадсан. За ингээд Ордос дэлхийг дулаацуулж байна гэдэг өрөө ашигласан. Вау. Тэгээд маш гоё урайтай тий. Тэгээд Ордос дэлхийг дулаацуулж байна. Тэгээд энэ урай нь хятадын нөгөө төв телевизээр реклам гарсан учраас брендийн хувьд танигдахад асар хурдтай нөлөөлсөн. Дээрээс нь ерөөсөө л энэ рекламнаас болоод хятадууд дотооддоо хятад хүмүүс өөрсдөө Ордос гингуут шууд ноолуур гэдэг үг автоматар дагаж орж ирдэг болсон. Одоо бид нар нөгөө нэг юуг памперсыг тий штэ. Тий живх биш уул нь тэг памперс зүгээр брэнд штэ. Тий штэ. Тий тэгсэн чинь памперс гэдэг нь бүр живх гэж ойлгохлоо рекламцсан гэдэг шиг ерөөсөө ингээ хятад Ордос гингуут шууд ноолуур штэ. Гэдэг үг. Тэгэхээр энэ нөгөө Erdos Warming the World гэдэг энэ өрөөг
Хятадын төв телевизээр цацаа тэгээд энэ компанид ажил маш үр дүнтэй байсан. Тэгээд ерөөсө хятад даяар ноолуурын хувцс гэв шууд ордос гэвэл ноолуурын хувцс гэж ингэж ойлгуулж чадсан гэсэн. Энэ өөрөө авиг бүр айгүй чухал юм а тий. Одоо сая анх удаа сонсож байгаа надад хүртэл бүр ингэ ийм цаанаас гоё халуун дулаан мэдрэмж төрүүлээд штэ. Тий, харин тий ордос дэлхийг дулаацуулж байна гэдэг. Тэгээд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлээд 91 онд ордос ноолуурын групп болж өөрчлөн байгуулагдсан. За ингээд нэг компани биш бүр хэд хэдэн компаниас бүрдсэн ийм групп компани болж өргөжж байгаа. Тэгээд Ван Линшан буюу энэ Баатар гэж хүн группийнхаа ерөнхий захирал болсон. Тэгэхдээ компани бол улсын өмч дээр. Улсын өмчт компани. Тэгээд 95 онд Шанхай хөрөнгийн биржид компанаа бүртгүүлээд бие зэрэглэлийн ийм хувьцаа гаргасан. За гэхдээ энэ хувьцаа бол нийтэд нээлттэй биш. Бие зэрэглэл учраас ажилчдаа зориулж компанийнхаа хувьцаа гаргасан. За ингээд 95 оноос хойш үйл ажиллагаа явуулж хагаад хөдөлцөөр байгаад нэг юм арай гэж 2001 онд зэрэглэлийн хувьцаагаа бүртгүүлээд олон нийтэд. Тэгээ олон нийтэд нээлттэй хувьцаа гаргасан. Авч болно гэсэн үг юм. Нээлттэй хувьцаа гаргасан. За ингээд төрийн өмчид хувьцаат компани болчихж байгаа. Тэгтэл төрийн өмчийн компани, хятадын төрийн өмчийн компани. Төрийн өмчид гэдэг нь салахгүй байна тий. Тэгээд 2001 онд зэрэглэлийн хувьцаагаа гаргаад нээлттэй хувьцаагаа гаргаад жилийн дараа компанийнхаа хувьцааг одоо нөгөө компанийнхаа төрийн өмчөд ногдох хувьцааг ингээ нөгөө үйлдвэрийн удирдлагын баг худалдаж авсаар байгаад за ингээд менежментийн хөвчлөлээр худалдан авснаар компани 100% хувийн компани болсон. Төрөөр худалдаж авсан гэсэн үг юм. Тэгсэн тий нөгөө төрийн эзэмшдэг хувийг нь эзэд нь одоогийнх нь менежментийн хөвчлөлээр нөгдөөл нь хөвжилж авсаар байгаад. За ингээд ер нь бол 100% юуны хувийн компани болсон. Яг энэ үед бол Ван Линшан буюу Баатар гэж энэ өвөр Монгол бизнесмен компани хувьцааны 10 орчим хувийг эзэмшдэг байсан гэж. За Улаанбаатар хотод 14 цаг 30 минут нэвтрүүлгийн дэмжээ ажлагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Дэмжээ ажлагчаар Ар Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жанжуулан дэмжээ ажиллаж байна. За хандгаатай жанжуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй он удаан хугацаанд онгон тагшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад хэрэглэгчдэд олон нийтэд хүргэх зорилгоор хүнсний эрүүл мэндийн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэдэг болсон. Та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брендэд дэмжээрэй. Захиалгын утас 88 55 37 73 88 55 37 73. За баярлалаа. Ар Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жанжуулан нэвтрүүлгийг дэмжиж ажиллаа. За баярлалаа. За цаашаа үргэлжлүүлье. Тэгсэн энэ ордос Америкт 6, Англид 2 дэлгүүртэй болоод авлаа. За одоо ингээд төрийн гэдэг үгээ бүр ингээд аваа ичлаа штэ төрийн өмчлөлийг аваад хувийн болсон. Тэгээд Америкт 6, Англид 2 дэлгүүртэй болж байгаа. Тийм Францад ноолуур эдлийн 14 дэлгүүрийн тус бүр 20%-ийг худалдаж авсан юм байна л та. Тэгэнгүүтээ өөрийнхөө тэр нөгөө ордос нэрийн бүтээгдэхүүний энэ Францын дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн байгаа. За Ван Линшан Орцын ноолуурыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм том брэнд болгохын хүсэл эрмэлзэлтэй ажилласан гэж хэлж болно л да. Гэхдээ нөгөө ноолуурын салбарын ашигын хэмжээ их байгаа ч цаашаа тийм өргөжж тэлэх боломж бололцоо нь айгүй хязгаарлагдмал юм байна. За ер нь яагаад гэдгийг нөгөө дэлхийд даяар байгаа ямааны тоочийг хязгаартай шүү дээ тий. Тэгэхээр нэг ямаанаас авнах ноолуурын хэмжээ хязгаартай учраас хичнээн том зах зээл хүлээж исэн хичнээн сайн бизнесмен байсан ч гэсэндээ айгүй хэцүү. Нөгөө нэг эрэлтэн байгаад хахад нийлүүлэлт нь байхгүй гэдэгтэй төстэй гэсэн. За ингээд тухайн үед дэлхийн нийт ноолуурын зах зээл 12,000 орчим тонн байсан юм байна л да. За. Үүний 8,000 тонныг нь Хятад улс дангаараа нийлүүлдэг гэсэн гэж. 100. Энэ чинь 3/2 гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Харин тийм байна. Амар тоо. За ингээд 2006 онд Орцын жилийн борлуулалт гэсэн чинь 4 тэрбум юан. За энэ нь одоо сая доллараар бодох юм бол 548.9 сая доллар юм байна. 2006 онд шүү дээ. За ийм болоод яг эндээсээ бол нөгөө бохир ашиг нь 350 сая юан буюу 48 сая доллар, цэвэр ашиг нь 204 сая юан буюу 2799 сая доллар, бараг л 28 сая доллар юм байна. Цэвэр ашиг нь. За тэгсэн одоогоор зөвхөн ордос брендийн яг нөгөө нэг зах зээлийн үнэлгээ нь 3.4 тэрбум юан буюу 468.7 сая доллар байдаг гэж. Өндөр юм байна. Бас лаг брэнд юм байна. Би одоо сонсож байна. Би ч гэсэн одоо сонсож байна. За ер нь бол мэдээж юм дандаа сайн сайхнараа байхгүй. Амьдрал бол байнгын тэмцэл. Тий, ялангуяа бизнесийн салбар бол тий унаж усаал явдаг. Тий бүр цаанаасаа бүр цикл нүртэл тэгдэг. За Ван Линшан буюу энэ Баатар гэж хүн бизнесээ өргөжүүлэхээр шийдээд 90-ад оны сүүлээр 100 сая юанын өртөгтэй. За ийм өндөр технологийн ийм төсөл хэрэгжүүлсэн юм байна. Ийм үйлдвэрлэх ийм өндөр технологийн төсөл тэгсэн нөхөр бүтлгүүцсэн. Одоо ноолураасаа өөр салбарт хөрөнгө оруулаад гэсэн. Хэдэн он гинэ? 90 оны сүүлээр
98-9 оны үеэр. За. Тий. Тэгээ ер нь бол ингээл өстө байнгын амжилтаа явж исэн Ван Линшан гэж захирал. Өстө энүүгээрээ бол зүгээр хиншүү хангалтж чадсан. Тий, баг 100 сая юан штэ гайчиж байгаа дампуураад. Тэгээд 100 сая юан гэдэг бол баг 13.7 сая доллар ийм хэмжээний том хохирол амссан. Тэгээд үүнийхээ дараа Ван Линшан буюу Баатар гэдэг өвөр монгол хүн. За ер нь бол сайн чаддаг юм айл хий гэсэн байна. Тэгээд 2 жил ер нь бол бие барьж бодож байгаа. Тэгээд ноос ноолуурын салбараа барьж авсан. Одоо дахиад юу хийх вэ гэд тэгж байгаа. За буцаад ерөөсөө ноос ноолуурын салбараа барьж аваа. За ингээд 2002 оноос ер нь өвөр Монголын бүс нутгийн ийм харьцангуй давуу талтай салбаруудад хөрөнгө оруулъя. Тэг ганцхан ноолуур ч нөгөө зах зээлээ тэлмээр өвдөг гэтэл ноолуур чинь ямаанаас гардаг. Ямааныхын тоо одоо хязгаартай учраас зах зээлээ тэлэх ямарч боломж байхгүй. Ямаагаа л өсгдөг юм бол тий. Зүгээр л тий нэг бариад исэн одоо амжилтаасаа дээшээж байхгүй доошооч байхгүй нэгийн хэвэндээ л явах шаардлагатай болчиход. Тий нөхөр болохоор өөрөө ингээ бизнесээ тэлмээр өргөжүүлмээрээд тэгээд ер нь өвөр Монголд өөр одоо юу ямар давуу тал нь хөрөнгө оруулахаар. За ингээ нөхөр харж хагаад 2003 оноос ноолуурын үйлдвэрлэлийг үргэлжлүүлэлт нэгтгээд дээрээс нь нүүрсний эрчим хүч. За. Нүүрсний эрчим хүч рүү хөрөнгө оруулалт хийсэн. За металлургийн салбар руу хөрөнгө оруулалт хийсэн. Химийн үйлдвэрлэлийг хөгжүүлээ өвөр Монголд. Гэт ингээд ер нь бол ноолуурын үйлдвэрээс гарсан хөрөнгөөрөө нүүрсний эрчим хүч, металлурги, химийн үйлдвэрт хөрөнгө оруулж эхэлсэн. За тэгээд ер нь бол энэ бизнес нь ч гэсэн өөрийнх нь тэр нөгөө ноолуурын бизнест ижил хэмжээний маш сайн ашигтай ийм бизнес болсон юм байна. За ингээд Ордос групп энэ зорилгодоо 5 жилийн дотор хүрсэн гинэ. За ер нь групп жил бүрийн ийм 250 сая орчим юан буюу доллараар бодох юм бол 34.3 сая долларын ашигтай ажиллаад ажилчдынхаа цалинг жил бүр 10%-аар нэмэгдүүлж энэ чинь нөгөө нэг бие зэрэглэлийн хувьцаа гаргаж байхдаа хэлжсэн шүү дээ. Ажилтныхаа цалин ингээ нэмнэ жил болгон ингээ гэрээ сунгана гэд. Тэгээ яг энэнийхээ дагуу буюу ажилтныхаа цалин ингээд жил болгон 10%-аар нэмэгдүүлээд ган хайлуулах салбарт дэлхийн хэмжээний тоглогч болоод Ордос групп өвөр Монголын өөртөө засах орны төдийгүй бүгд найрамдагтад ард улсын дотроо нэлээд томдоо тооцогдох юм компани болсон байна. За тэгсэн нөгөө нэг амжилтгүй хөрөнгө оруулалт гэж сайн нэг амар шатлаа штэ тий. Тэгээ энэ хөрөнгө оруулалтаа яг нөгөө эргээд бизнесийнхаа амжилтаар нөхөж чадсан гэсэн үг юм байна л да. Нөгөө ганцхан юм хийж чатаагүй 2 3 юм зэрэг хийжсэн учраас тэр нөгөө нэг амжилттай байсаннаас гарсан ашгаараа тэр нэг амжилтгүй байсан гэсэн үеэл жоохон гэсэн юм уу да. За одоогийн байдлаар Ордос групп нь ноолуур, нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 26 мянган ажилтнтай 100 гаруй салбар охин компанитай үндэсний хэмжээний том групп болсон. За энэ групп нь дэлхийд даяараа 19 төлөөлөгчийн газартай 33 тээвэр зууч логистикийн компанитай 1000 гаруй борлуулалтын цэгтэй 1500 гаруй борлуулалтын цэгтэй болсон юм байна. За айгүй томорсон байна тийм байна. За тэгвэл харин нөгөө нэг Ван Линшан 2008 онд 57 нас хүрээд группийн ерөнхийлөгч албан тушаалаа орхиод зөвхөн төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар үлдсэн юм байна л да. За тэгсэн чинь 2011 онд буюу 60 настайдаа төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаа ч гэсэндээ өгөөд тэтгэвртэй сууя гэсэн байна. За ингээд Баатар буюу Ван Линшан гэж энэ өвөр Монгол захирал ажиллаа өгье гэсэн. Тэгвэл компаниг хэн авах вэ? Энэ ч одоо хувийн компани шүү дээ. Нэр энэ болтол нөгөө хүүхэд мөхөдрөөс яригдсангүй. Тий. Тэгсэн хүүхэдтэй юм байна энэ хүн. За ямар ч байсан 80 онд төрсэн Ван Жен гэдэг ийм охинтой гинэ. За. Тэгээд тэр 80 онд төрсэн Ван Жен гэдэг охиноо дуудаад за чи авах ажлыг аваа. Миний компаниг ав. Одоо чи үргэлжлүүлж яв гэсэн юм байна. Тэгсэн нөгөө Ван Жен бол өөрөө Америк руу гараа явцсан. За тэгээд өөрөө ингээ нөгөө нэг Америкт амьдарч исэн барууны хэв маяг соёлтой ийм бүсгүй болохоор яг нөгөө дорны соёлоороо аавынхаа нэрийг урд нь өөрийнхөө нэрийг ардаа биш. Харин бүр одоо юу гэдэг яг Европ маягаар өөрийнхөө нэр нь урдаа. Жен гэдэг Ван Жен юм байна л да уг нь хятад нэр нь Ван Жен. Тэгэнгүүт Жен гэдэг хятад нэрээ Английн Европ маягийн Жен болгоод бүр Жен болгоод Жен гэдэг хятад нэрээ Жен болгоцсон. Тий Жен болгоцсон. Тэгэд Жен Ван гэдэг өөрийнхөө нэрийг урд нь гаргаад аавынхаа Ван гэдэг аавыг ардаа гаргацсан. Ингээд Жен Ван гэж болгоод өөрчилсөн юм байна. Зөө. Тэгсэн нөхөр болохоор Америкт гараа явцсан. За ер нь бол яг үнэ хэлэхэд аавхаа бизнест оролцох сонирхол байхгүй. Өөр Монголд амьдрахгүй Америкт амьдардаг. Тэгсэн аав нь ямар ч байсан чи энэ ирж миний компаниг удирдаг гэж ятгах чадсан. Тэгээд 2006 онд охин нь Америкаас ирээд за ингээд 100 охин компанитай 26 мянган ажилтнтай тэрбум доллар үнэлэгдэх ийм групп компаниг
26 та охин нь удирдахаар болсон. Яана. Тэгээд охин нь өөрөө физик, фото, электроник чиглэлээр ийм мэргэжил эзэмссэн ийм хүн юм байна. Тэгээд нөхөр болохоор бас аавынхаа бизнестэй ойролцоо ажил хийдэг байсан нь хамгийн тансаг зэрэглэлийн бат бөх ноолорон утас гаргаж авах гэж ажиллаж исэн. Тэгээд тэрийгээ ч гэсэн нөхөр гаргаж авч чадсан гэж. Тэгээд Jane Wang гэж энэ бүсгүй 2006 онд Ords компанид ирээд шууд ноолуурын гүнж гэдэг хочтой болсон. Тэгээд энэ Jane хийсэн туршилт судалгаа бол ноолуурын утсыг илүү бат бөх, илүү тогтвортой болгох чиглэсэн ийм судалгаанууд их хийсэн, үүнийхээ үр дүнгч амссан. За ингээд 2 жилийн дараа Jane Wang гэдэг энэ бүсгүй 2008 онд 28 наснда Ords Group ерөнхийлөгч болж байгаа. Аав нь ерөнхийлөгчийн ажлыг тавьж өгсөн. Гэхдээ Ван Линшан нэг хэсэгтээ буюу аав нь тузын дарга хэвээрээ үлдсэн юм байлээ. Угаасаа тийм л дээ. Юу ч 28 настай охин ийм амар том групп тэр чигт нь үлдээчээ өөрөө. Тэгээд хэдэн жил одоо гэдэг охиндоо туслаад ингээд тузын даргаар явсан. Тэгээд охин нь бол Jane Wang гэдэг нь бол за яг компани ч ажилд оролцоод ерөнхийлөгч гэдэг ингээд албан тушаал дээр явъя. Гэхдээ та юу яа шүү? Би тузын дарга болохгүй шүү. Цаашаага бүр ингээд туз музаж авахгүй шүү. Би зүгээр яг компани яг өдөр тутмын үйл ажиллагаа хариуцаад явъя гэсэн юм байл. Царайлагч эмэгтэй байна шүү дээ энэ. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлнэ. Төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног талаг констракшн хамтран ажиллаж байна. За тон таалгынхан үйл ажиллагаагаа өргөжүүлээд ирээнд салбараа нээсэн байгаа. За ирээнд яагаад салбараа нээж байгаа юм бэ гэвэл чанартай барилгын материалыг ирээний өмнө танд санал болгох гэж байгаа. Тийм магадгүй зүгээр яг та энд ингээд жоохон үнэтэй барилгын материал үнэтэй байвал урагшаага хил гараад ирээнээс авах гэдэг. Гэтэл тэнд ирээнээс яг үнэхээр одоо чанартай барилгын материал олж авч чадахгүй юу гэдэг жоохон асуудал. Тэгээ тэнд ингээд очиод худалдаж авлаа гэхэд яг ингээд танд чин сэтгэлээсээ зөвлөөд наа чи үгүй шүү гэд ингээд хилээд өгчих хүн байгаа чи үгүй ч зүгээр ашгаа бодоо танд наа чи чанартай гэд өгөөд явуулчих хүмүүс байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. За тэгвэл тон таалаг констракшн болохоор ирээнд ингээд салбартай. Тэгэхээр та ямар хаалга хэрэгтэй байгаагаа эхлээд тон таалгын ирээнтх салбар руу захиалгаа өгч чинь. За тэгмүүд тэндээ захиалгаж авангуудаа яг таны энэ Улаанбаатар төгсөн хаяг дээр чинь хүргэлт хийгээд авчираад өгчих болно. За хэрвээ та орон нутгаас захиалсан бол орон нутгийг нь унаанд хүргээд явуулчих юм билээ. Айгүй амар. За тэгээ эднийх бол бүх төрлийн автомат хаалга. За шилэн, модон, хулдаасан автомат хаалга хийн, гаражийн хаалга, үйлдвэрийн зориулалттай, ахуйн зориулалттай ийм хаалгууд хийн. Тэгээд high speed door буюу нөгөө түргэн автомат хаалгыг хийн. За шилэн пасад, металл хаалга, цонх, шилэн хан хаалга гэх мэтийг хийж байгаа. Тэгээд юу яаж байгаа юм бэ? Бас одоо чинь хаалганууд дээрээ бүх төрлийн мэдрэгч зориулж болно. Хөдөлгөөн мэдрэгчээр онгойдог. Эсвэл шалны мэдрэгчээр онгойно. За чип ингээд нөгөө таниулаад уншаад онгойлж болно. Тэг аюулгүй ажиллагааны бүр лазер мэдрэгчээр за ингээд кодоор эсвэл бүр карт уншуулад ингээд онгойдог ийм хаалгуудаа хийж болно. Энэ нөгөө нэг high speed door гэдэг энэ түргэн автомат хаалга нь бүр амар юм билээ. Тэгэхгүй болохоор ингээд зарим газрууд чинь ингээд нөгөө гараж руу норё гэхээр ингээд зүгээр ингээд доороосоо дээш ингээд өксөж ядаал ингээд идэг штэ тий. Тэгээ шийхгээ гэрлэгөө яраад татчих хаалга онгохгүй бүр айр хэцүү. За тэгэхээр ийм хаалга байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 80777 111 гэсэн утсаар холбогдно. 80777 111. За Facebook-ээс тоног талаг construction гэд кириллээр хайх юм бол аль биесны хуудас гарч ирээд мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног талаг construction хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр Баасан гарыг болгон улс орон болгоны баячуудын түүхээс сонирхолтой. Бид өнөөдөр Өвөр Монголын хамгийн баян хүн гэж биднэрт байгаа мэдээлэлээр Баатар буюу Линшан гэж хүн, Ван Линшан гэж хүний түүхийг ярьж байна. За одоо энэ Ordos Group Өвөр Монголын нутгаас бэлтгэсэн ноолуураар дэлхийн ноолуурын зах зээлийн 3/1-ийг дангаараа нийлүүлдэг гэсэн юм шүү дээ. Бас л том газар тийм байна. Дэлхийн ноолуурын хэрэглээний 3/1-ийг дангаараа нийлүүлнэ. За тэгээд Ordos болохоор өмнө нь алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг байсан юм байна л. Одоо жишээлбэл Armos, Burberry, Loro Piana гэх мэтчлэн дэлхийн маш том загварын агентлаг брэндүүдэд ноолуураа нийлүүлдэг байсан юм байна. За тэгснээс сүүлдээ ерөөс ингэ нэг амжихаа болцсон. Юунд танайд ноолуур нийлүүлэх өөрсдийнхөө дотоодын хэрэгцээ бид нар хангаж чадхаа байлаа гэд гадагшаа нийлүүлэхээ болцсон. Яагаад гэдгсэн нэг Ордос хятад даяар 1300 гаруй нэрийн дэлгүүртэй болоод нөгөө бусдад илүүчлэх ноолуург болцсон гэсэн үг. Гадагшаа нийлүүлэх
бүтээгдэхүүн байхгүй. Ингээд Genoa нөгөө өөрийн буюу охин нь штэ тий. Genoa өөрийн судалгаа туршилтаараа 2006 онд тансаг зэрэглэлийн ноолрын утас гаргаж авсан байгаа. Тэгээд энэ утасныхаа нэрээр брэндээ бүртгүүлсэн байгаа. Юу гэж бүртгүүлсэн гэхээр Ордос 1436 гэж бүртгүүлсэн. За яагаад ингэж бүртгүүлсэн? Юунд тоо гараад ирвэ гэсэн чинь энэ нөгөө нэг шинээр гараж авж байгаа маш чанартай утас агаад байгаа ш. Ноолрын утас энэ 14.5 микрон зузаантай 36 мм урттай байт юм байна. Тэгээд 1436 гэд нэрлэхгүй юу? Тийм. Тэгэд айгуу сонин нэгсэн. Яг энэ нөгөө нэг 1436 гэдэг нь стандартыг хангадаг ноолор шүү дээ, тий. 1000 г дотомд ерөөсөө л 2 г нь байдаг гинэ. Тэгэхээр чинь ерөөсөө нийт ноолорын тэгцүүний 2% нь л яг стандарт хангасан ноолор байдаг гэсэн. Айгуу бага юм байна. За 2008 онд Бүгд найрамдагчдад ард улсын засгийн газраас Ордос 1436 брендийн ноолрын бүтээгдэхүүнийг гадаад орны тэргүүнэрт бэлгэлэх үндэсний бэлгээ гэж үздэн. За манайхан бол одоо ийш тийш явах нэг говь аваад явдаг шүү дээ, тий. Энэ тэнхийг аваад явдаг. Тэгсэн чинь бүр сүүлдээ хиттийн засгийн газраас бүр ингэж аль биесээр үндэсний бэлэг болгосон байна. За тэгвэл 2019 он гэхэд тансаг зэрэглэлийн ноолрын Ордос 1436 брэнд нь Хятадд 35, Японд 1 дэлгүүр ажиллуулж исэн байна. За мэдээж Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн бүрстэ нэг хэсэг бол сугартлаа өссөн. 7-оос 14% өсөлттэй эдийн засаг өсөж исэн. За зөөлөн алт гэж нэрлэгддэг ноолуурын жижиглэнгийн борлуулалт бол яг энэ Хятадын эдийн засгийн өсөлтийн үед бол таар байсан юм байлээ. Тий, ер нь бол ингээ нөгөө эдийн засаг нь өсөд байхаар дагаад уг нь бизнесүүд өсөх ёстой шүү дээ. Гэтэл энэ Хятадын ноолуурын өсөлт бол эсрэгээр буураад байсан. Тэгсэн нөгөө нэг ноолуурыг авч хэрэгэлдэг хүмүүсийн хандлага өөрчлөгдөж исэн юм байна. Тий, ерөөсө залуучууд бол ноолуур бол 40-с дээш насны дунд насныхан, ахмад насныхан л өмсдөг тий. Нэг юм жоохон хөгшөндөө үе маяг гэж үзээд авахаа болцсон. Гэтэл юуны тэр нөгөө яг ноолуур авдаг 40-с дээш насныхан, дунд насныхан болон ахмадууд нь болохоор Ордос брендийн одоо тэр нэг юм жоохон хуучинсаг загвартай ийм ноолуурыг голоод исэн гинэ. За. Тэгэнгүүт юу яасан? Энэ Genoa гэдэг энэ Баатар гэж өвөр Монгол хүний охин Genoa болохоор өөрөө нөгөө Америкт ажиллаж исэн болохоор Chanel брендэд 15 жил ажилласан туршлагатай Францын дизайнер Gilles Dufour гэж ийм хүнийг урьжээ компанид. За ингээд Gilles Dufour гэж хүн бол алдарт Карл Лагерфилдийн дотны найз гинэ. За тэгсэн Gilles Dufour гэж хүн эдний компанид ирж ажилласан байгаа. Загварыг нь сайжруулах гэж. За ингээд анхны үзэсгэлэн дээр ноолуурын хатгамал, солонгон товч гэсэн ийм ноолуурын цамц. Тэр ингээд ийм ерөн зүгээр ноолуурыг маш гоё өнгөлөг, загварлаг болгож ийм шин загварын алсын хараа танилцуулж концепт ийм загварын коллекц гаргасан. За ингээд ер нь бол үүнээс үүдээд ноолуурын хувцс гэдэг бол ийм уйдгартай, байдаг л их ихтэй хөгчүүд өмсдөг ийм хэв загвартай биш болж эхэлсэн. Тэгэд яг энэ үедээ бас яг тухайн үедээ бол Liu Wen гэдэг загвар өмсгчийг өөрийнхөө брендийн нэр хүнд брендийн нэг илж төлөөлөгч болгож нүүр царай авалга сонгосон. За яг энэ үеэр Liu Wen-ийн карьер нь маш амжилттай байсан. Сүүлдээ бүр Victoria's Secret-ийн загварын шоунд оролцож загвар өмсөж исэн. Энэ загвар өмсгч бүр айгүй гоё юм хтэй шүү. Тий, тэгээд энэ үнэхээр лаг гойч юуны сайн загвар өмсгч ингээд нүүр царайгаа болгосон юм байна. Тэгээд Ордос гэж энэ ноолуурын брендийн нэр хүнд дахиад нөлөө болох тагаад хэлсэн тий. За ингээд Ордос Group Ордос ноолуурын үйлдвэр биш юм уу хувцсны загварын ордон босон гэхэд юм хэлсдэхгүй болчлаа л да. Ордос компани дэлхийн тэргүүлэгч брэндүүдтэй өрсөлдөхийн тулд ингээд өөрсдийн загварын имижээ сайжруулах юм зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. За тэгсэн энэхийн тулд нөгөө нэг Ордос олон дэлгүүрээ шинчилсэн юм байна. Тэгээд дээд зэрэглэлийн худалдааны төв болгочих л дээ. Одоо ингэ зөндөө олон салбартай штэ энэ чинь. Тэгсэн чинь Ордос хитрхийн үнэтэй хитрхи тансаг брэнд болчихж байгаа гинэ. Ингээд нэг гаднаас ингээ хөө яваад орохоор амар том тансаг дэлгүүр. Тэгээд тэр чинь мэдээж тэр хэрээрээ үнэнсэн штэ. Тэгэнгүүт харамсалтай нь энэ стратеги яг нөгөө эсрэг үр дүнд хүргээд ирлээ л дээ. Залуу худалдаа авагчдыг анхаарлыг татаж чадаагүй юм байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нэмээд нөгөө нэг үн чүүжлүүлэгчтэй алдаад ирсэн. Худалдаа авагч нар ингээд ийм үнэтэй юм бол төв гэдэг одоо худалдаж авах болоод эхэлж гин гэсэн үг штэ. Тэгээд
дахиж ингээд нөгөө ирэхгүй болсон шалтгаан эдний хугасаа үнэтэй юм чи ингээд ерөөсөө үйлчлүүлэгчээ алдаад эхэлж байгаа. 2011-ээс 2014 онд орцын ноолрын хувцсны сегментийн борлуулалтын орлого ерөөсөө 20%-аар буураад тэгээ Ордос брендийн хүмүүс үнэтэй хуучинсаг гэж ингэж үзэх болсон байна. За тэгээд ерөөхдөө нөгөө энэ бүтлгүүтэл нь өөрчлөлтүүд ингээд ийм цаг хугацаа хэрэгтэй бид нар одоо шинжлэхдэх шаардлагатай байна гэдгийг харуулсан ийм зүйл болж ин гэж үзэж байна л да. За 2014 онд Ван Линшан охиноо дахин ятгасаар нэг юм ингээд ажлаа бүр мөсөө өгсөн гинэ. Одоо өөрөө эндээсээ бүр ингээд гарцсан. Огцорсон гэсэн үг л дээ. Тэгээд J1 менежментийн дэвшилтэд туршлагыг хэрэгжүүлээд McKinsey компанитай хамтарсан юм байна. Хамтрангуудаа төслийн удирдлагын алба байгуулангуудаа Ордос группийн их шинжиллийн яг шинэ эрен үеийг охин нь эхлүүлсэн гэж үздэг. Одоо энэ шинжлэхдэх шаардлагатай хууч ингээд байгаад байна шүү дээ. Охин нь ингэж шинжилсэн гэсэн үг. Тэгээд 2016 оны 9 сард Ордос Бээжинд шинэ брэнд, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. За ингэхдээ бүр ингэсэн хотын хэв мэхт зориулсан ийм загварлаг ноолуурын бүтээгдэхүүнээ Erdos гэдэг энэ алдартай брэнд нэрээрээ. За дундаж насныханд зориулсан сонгодог ноолуурын бүтээгдэхүүнээ Erdos 1980 гэдэг нэрээр. За өндөр зэрэглэлийн дид брэнд болох Erdos 1436 нөгөө тий энэ бол бүр маш өндөр зэрэглэлийн үнэтэй ийм брэнд. За хүүхдэд зориулсан бүр Erdos Kids гэдэг брэнд гаргасан. Залуу үеийнхэн зориулсан Blue Erdos гэдэг ийм брэндүүдийг бүх насныханд зориулж сегментлээд ингээд брэндүүдээ салгаж гаргасан. Залуучууд джинс их өмсдөг болохоор Blue гэдэг үг ашиглаад байна уу? Магадгүй. Тий. Тэгээд 2018 онд Ордос болон UV-нар анхны хамтарсан коллекцаа гаргаад дараагийн 6 жилд хамтарсан брендийн 5 цуврал гаргасан. Олонх нь маш өвөрмөц загвартай, хүмүүсийн сонирхлыг ихэд татсан. Хятадын дотоодын олон нийтийн сүлжээгээр бол маш ам сайтай ийм брэнд болсон. Тэгээд энэ J1 гэдэг захирал ажлаа аваад 10 жилийн дараа 40 мянган ажилтнтай компани 110.5 тэрбум буюу 10.4 тэрбум доллараар үнэлэгдэх ийм компанид болгож хөгжүүлсэн, босгосон, томруулсан юм байна. За ингээд энэ Ордос энэ амжилтандаа сэтгэл ханаагүй ингэнэ. Тэнгүүтээ алдар загвар зохион бүтээгч Graham Blake-ийг урьж авчирчээ. За нутагтаа гэсэн үг. Тэгсэн чинь Graham Blake гэж энэ хүний хийн гэсэн Мишель Обамагийн захиалгаар хувцсыг нь ойж өгдөг юм дизайнер юм байна. Ийм хүнийг урьж авчиж штэ. Тэгээ Graham Blake-ийн удирдлагын дор 1436 загварыг залуу хэрэглэгчдийн дунд ноолуурын цамцны нэр хүндийг өргөж ээж загварын имиж цамц гэсэн юм хэвшүүл ойлголтыг арилгаад илүү загварлаг дээд зэрэглэлийн цуглуулга болгож хувиргасан. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хамгийн үнэтэй тасаг зэрэглээ залуучууд нөгөө ингээд юм үнэтэйгээд ерөөсөө очих байгаадсэн штэ. Тэгээ жоохон хуучинсаг гээд тэрийг нь эвдсэн гэсэн үг. За энэ бүхний эцэст 2018 онд орцын хувцсны сегмент өнгөрсөн оны мөн ээс 18%-аар өссөн юм бэлээ. За мөн тэр нөгөө Ордос 1980 гэдэг байгаа шүү дээ. Энэ брэнд 2022 онд Америк нэгдсэн улсын Метрополитен урлагийн музейтэй хамтарсан цуглуулга бас гаргаж л дээ. За үргэлжлүүлээд 2024 оны 12 дугаар сард Ордос 1980 брэнд нь Америкийн цаны Barton гэдэг ийм брэндтэй хамтран гадуур ноолоор хувцсны цуглуулга бас танилцуулсан юм байна. Гадуур хувцс гэсэн үг. За ингээд 2024 он болсон чинь 24 оны 3 дугаар сард 74 настай Канадын супермодель May Musk. За Маск хэрний санаад орж магадгүй. May Musk, Elon Musk ээж. Elon Musk ээж чинь модель хүмүүстэй аюу гоё эмэгтэй байдаг шүү дээ. Тийм үү. Үнэхээр бие гоё авч явдаг эмэгтэй байдаг. За энэ хүн Хятадд айлчилжээ. За ингээ Ордсын хувцас өмсөн зургаар сошиал орчин дээр ингээд маш бахархалтайгаар хуваалцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ тэр нөгөө Ордсын хувьд маш үнэтэй дэмжлэг олж өгсөн юм байна олон улсад. За ингээд манай өөр монголчуудын бүтээсэн компани брэнд энэ хэмжээнд хүрсэн гэж ойлгож байна. За. За энэ дүрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажилласан. Мөн төгс сэргэлээ төгс ажиллагааг зөрөөтэйгээр Тоног Талаг Construction хамтран ажилласан. Сонсогчдод үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн сонсорой 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.